Би та нарыг ерөөсөө амьдралаа төлөвлөхгүй байгаа гэж сонслоо. За сайн байцгаана уу та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр 12 дугаар сарын сүүл болж байна. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр 2025 он маань дуусах гэж байна. 2 сарын өмнөөс би болохоор нэг челленж эхлүүлсэн дээ. 2026 оноос өмнө амьдралаа зэгцлэх 17 хоног гээд. Тэгээд тэр челленж маань л тэгэхээр нийт 17 хоногийн хугацаанд нийт 10 өөр үйлдэл хийгээд 2026 оноос өмнө би сэтгэл бодол орчин тойрноо зэгцэлж ирнэ л өөрийгөө 2026 оноос өмнө шинэ хүн болгох тийм төлөвлөгөө байсан. Тэрнээр болохоор би бүтэн төлөвлөгөө гаргаад ярилцсан байгаа. Тэгээ би саяхан өөрийнхөө Instagram-ийнхаа стори дээр та хэд маань ер нь юу болж ийн хийж гинөө яаж ин гэж асуусан чинь тэрэн дээр ерөнхийдөө хүмүүс маань жоохон хийж сайн чадахгүй байгаа гэсэн тийм хариултуудыг надад өгсөн байсан. Тэгээ тийм учраас 17 хоногийн хоон төлөвлөгөөг жижигсгээд амьдралаа зэгцлэх 7 хоногийн төлөвлөгөөг бүтээсэн байгаа. 7 хоног гэж хамлахгүй яг л нөгөө нэг 17 хоногийн хугацаанд юу хийх байсан тэрнийхээ хамгийн чухал гол гэснүүдийг багтаагаад нэг төлөвлөгөө босгосон гэсэн үг. Тэр төлөвлөгөөн дээр үндэслээд 2026 оноос өөрийнхөө бодлыг биеийг орчин тойрноо зэгцэлж аваасаа түүнчлэн энэ оноод өгнөд эх оноо ч гэсэндээ төлөвлөөд яг зөв хөл дээрээ 2026 онд төлөвлөсөө гэж хүссэн үднээс энэ төлөвлөгөөг бол хийсэн байгаа. 17 хоногийн төлөвлөгөө манлаа тэрхээр нийт 10 алхамтай төлөвлөгөө байсан. 7 хоногийн төлөвлөгөө манлаа тэрхээр нийт 7 алхам төлөвлөгөө байгаа. Тэгэхээр 2026 оноос өмнө 7 хоногт өдөр болгон нэг өөр үйлдэл хийснээрээ 2026 оноос өмнө амьдралаа зэгцлэх боломжтой гэсэн үг шүү. Энэ бүх төлөвлөгөөгөө би болохоор Notion дээр хийж байгаа. Хэрвээ та бүхэн Notion гэж мэдгүй байх юм бол санаа зовлтгүй. Notion-ийг яаж ашиглах вэ гэдгийг би маш хурдан та бүхэндээ харуулах болно. Тийм учраас бичлэгээ дуусна үзээрэй. Тэгээд энэ төлөвлөгөө болоод тэрхээр доотлын description дээр байгаа. Тийм учраас та бүхэн татаж аваад тэгээд үүнийг харангаа яг ямар ач холбогдолтой яаж хийх гэдэг энэ тайлбарыг болол энэ бичлэгээс үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд түнчлэн манай 30 хоногийн турш өглөө болгон 5 цагт босоод англи хэл дээр эссе уншаад ундаас нь шинүүгээ зэрэглээд хэлний мэдрэмжээ сайжруулдаг англи хэлний эссе уншлагын групп маань 1 сарын цаашин хийсэлтэд эхлэх гэж байна. Тэгэхээр шинэ ондоо шинэ дадал бүтээгээд англи хэл сайжруулах хэрэгтэй хүмүүс байх юм бол энэ группт маань оролцох боломжтой шүү. Түнчлэн хэлнийхэн түвшин арай хүрэхгүй байгаа англи дөнгөж эхлүүлэх гэж байгаа хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүс байх юм бол бас манай 104-ийн челленж маань өглөөний цагаар орох болсон яг нөгөө ажил хичээлийн цагтаа давхцуулахгүйгээ түнчлэн өглөөрт босгоно ямар ач холбогдолтой талаар бид тастаа бичлэг хийчихсэн байгаа. Хүн хамгийн санаараа төлөрдөг бидний кортизолын түвшин хамгийн өндөр байдаг гэх мэтчлэн нам гүм орчинд тарих ямар ч мэдээлэл аваагүй хоосон байгаа дэр нь хэдүүлээ гоё англи хэлний мэдлэг мэдээлэл өгч илүү сайн англи хэлээ сурч илүү сайн хэлний мэдрэмжтэй болох ач холбогдолтой ийм өглөөний челленжүүд байгаа шүү. Тэгэхээр та бүхэн челленжүүдэд нэг тийх хүсэх юм бол доотлын description дээр бас бүртгүүлэх линк байгаа. Тэгээд группууд маань бас хүний та хязгаартай байдаг. Тэгэхээр та бүхэн маань бас яараарай. За ерөнхийдөө болол төлөвлөгөө маань ингэж харагдана. Тэгээ та бүхэн маань хэрвээ Notion гэж хэрвээ мэддэггүй хүмүүс байх юм бол Notion гэдэг маань ерөөсөө л хуудсыг дижитал болгочихсон гэж бодож болно. Тэгэнгүүтээ хамгийн гоё ингэ ноутбук байгаа шүү дээ. Хуудас нь ингэ дуусчдаг шүү. Тэгэнгүүт Notion дээр яадаг гэхээр ингэ дуусчихгүй болон хуудастай. Хуудсан дотор дахиад хуудас үсгэж олдог. За тэр маань юу гэсэн үг вэ гэдгийг би та нарт энэ харуулъя. Бид нар энэ хуудсандаа гарч өгөө гэж болно. Жишээлбэл Incanos page гэдэг төлөв дээр гарч өгч болно. Тэгээд эндээ хэдүүлээ гоё лого өгчөж болно. Тэгээд арчлалт нь cover өгчөж болно. Хүссэн зураг сонгож болно. Change cover гингүүтээ өөрсдийнхөө хүссэн зураг ингэж оруулж болдог. За миний хувьд тэрхээрээ галераагаас нь энэ зургийг авч энэ зураг надад таалагдж байна. Position хийгээд энийг нь жаахан дээшлүүлээд за ингэж хийх юм бол илүү гоё харагдаж байна. Тэгээд Notion дотор бичигдэж байгаа бүх юм маань блог гэж бодож болно. Би инх гэж бичих юм бол энэ маань блог. Би ану гэж бичих юм бол энэ маань блог. Тэгээд энэ блогуудаа ингэ байрыг ингэ сольж ингэж зөөж болдог. Тэгэнгүүт энэ блокуудаа бас чимэглэж болдог. Би жишээлбэл эндээ color өгч болдог. Жишээлбэл энийг би шараар бичиж болно. Эндээ энэнийхээ background-ийн color-ыг нь би orange өгөөр ингэ бичиж болно. Энэ хуудсан дотор бид нэр хуудас үсгэж болдгоо гэж ярьсан шүү дээ. Ташруу зураасаа дарах юм бол бид нэр хийж болох бүх үйлдэлүүд харагдана. Энэ дотор page гэж бид нар бичсэн ч болно. Сэлгүүлж байгаа page-ийг нь хайсан ч болно. Page-гээ бичих юм бол бид нарт ингэ шинэ хуудас өснө. За new page нэрлэнгүүтээ хуудас руу буцах юм бол бидний сайн new page маань чинь гэж харагдана гэсэн. Бид нэр new page-тэй дахиад лого өгчих юм бол буцаад Incanos page-ийг очихмал энэ new page мань харагдана гэсэн. Хуудсан дотор хуудас байдаг юм nested page юм маягтай платформ гэдгийг бол хэдүүлээ харж болох нь. Ер нь яаж л хүссэн бүхнээ бүтээж болдог юм орон зай гэж ойлгож болно. Хэрвээ та бүхэн миний өглөөний уншлагын бүртгэлийн линкийг харах юм бол тэр маань өөр юм Notion-гоор хийсэн вебсайт тагаад ямар ч код ашиглахгүй зөвхөн Notion дээр хийсэн гэдгээр юм ач холбогдолтой. Database table үсгэж болдог тэмдэглэл гээд гарч ирж байгаа юм бол бид нэр энэ чи хүссэн болгоно нэмж болдог гэсэн үг. Эхний пэйж дээр нь жишээлбэл 1 сарын 1 гингүүтээ артлалт нь би хүссэн текстээ нэмж болно гэсэн үг. Тэгээ өөрийнхөө тэмдэглэлийг ингэ бичнэ. Өнөөдөр би кофе уусан.
Тэгэнгүүтээ дахиад 1 сарын 2-ын гэх мэтчлэн хүснээ ингэж нэмж болдог. Хамгийн хөөрхнийн дараа нь бид нөгөө түрүү ярьсан шүү дээ. Database гэдэг маань төвлөрнүүдийн цуглуулга гэж ярьсан учраас энэ төвтрийг буцаагаад бид нар нээчих болно. Open гэдэг дээр нь дараа. Open гэдгийг дарчих юм бол энэ чи би оруулсан өнөөдөр би кофе уусан гэдэг текст нь харагдана. Тэгээ дээрээс нь дотлолт нь байгаа. Дахиад нэг шинээр үүсчихсэн байгаа хуудсыг бид нар бас хүссэн тэмдэглэлийн дотор байдлаар оруулж болно гэсэн. Имиж гэж оруулангуудаа зураг нэмж болно. Түрүүний ташуу зураасаа дараад энэ дотор юу байгааг ингээд хайд мань харах юм бол heading гэдэг маань гарчиг гэж болж байна. Bullet list гэх юм бол бид нар зэгтээ жагсаалтыг бас хийж болно. Жишээлбэл гэх мэтлэнгээр бид нар эмзэгтэй лист үсгэж болно. Тэгээ дахиад ташуу зураасаа дарах юм бол бид нар энэ дээрээс за дан ганц нөгөө bullet list-ээс гадна тоон одоо тийм лист жагсаалт үсгэж болох нэ. To-do list айгуу гоё. Одоо жишээлбэл би шүдээ угаах гээд оруулах юм бол энийг ингээд чеклж болдог тэнгуут ингээд дарагдчих байгаа сте тий. Гэх мэтлэнгээр ингээд хүснээрээ тоглоод хүснээрээ юмаа бүтээгээд үзээрэй айгуу сонирхолтой байх болов уу гэж бодож чинь уламжлалт тэмдэглэлийг бодох юм бол хуудсан дост ингэж байхгүй. Дээрээс нь дижитал болохоор алга бол ингэж байхгүй. Нөвшин бол үр бүтээлтэй зэгцтэй амьдралыг эрхэмлдэг хэн болгоны мэдхстэй платформ болов уу гэж би бол бодож байна. Тийм учраас та бүхэн нөвшин заавал сураарай. Нөвшин талбайтай миний яг 2 бичлэг гэдэг миний өөрийнхөө амьдралаа яаж хөтэлдэг вэ гэдэг бичлэг. Дээрээс нь 10 минутанд яаж нөвшин эхлэх вэ гэдэг тийм бичлэг байгаа. Тэгэхээр тэр 2 бичлэгийг үзээд өөрсдийнхөө нөвшин эхлүүлээрэй. Миний бас явуулдаг нөвшингийн сургалт байдаг. Тэгээд тэр сургалтыг бас сонирхох юм бол description-с дээр линк байгаа шүү. За тэгээ хэдүүлээ түрүүнийхээ 2026 оноос амьдралаа зэгцлэх 7 хоног гэдэг энэ лист рүүгээ буцах юм бол биднэрт юу харагдах вэ гэхээр урам үг байгаа. Их биш зүвийг нь яарахгүй гэхдээ ухамсартай гэдэг юм үг байгаа. Түрүүний хэлсэнчлэн 17 хоногийн туршийн төлөвлөгөө хийж байгаа юу эсвэл 7 хоногийн туршийн төлөвлөгөө хийж байгаа юу гэдэг маань ерөөсөө хамаагүй. Хамгийн гол нь бид нэр зөв зүйлийг хийж байгаа шүү. Тэгтээ үнийгээ хийхдээ маш ухамсартай байгаа шүү гэдгийг анзаарах нь хамгийн чухал. За тэгээд доотлын хэсэгт нь л тэгэхээр хэрхэн ашиглах вэ гэдэг ийм бас хэсэг байгаа. Тэгээд энэ бичлэгийг хийх юм бол би бас энэ бичлэгнийхаа линкийг нь холбоод өгчөн тэгэхээр та бүхэн бичлэгийг бас үзэнгээ энийгээ хөтэлж болно гэсэн. Ерөнхийдөө бид нар энэ 7 хоногт юу хийх вэ гэдэг маань энэ харагдаж байна. Энэ дарааллын дагуу 7 хоногийн дотор амьдралаа зэгцэлж эрхчлэлдээ өөрийгөө бэлтнэ гэсэн. За хамгийн ихний өдөр бид нар юу хийх вэ гэхээр допамины дахин тохиргоо байгаа. Допамины дахин тохиргоог яагаад хамгийн ихний өдөр оруулсан бэ гэхээр бидний сэтгэл хөдлөлийг доктортой байлгадаг допамины хэмжээ энүүгээр тасдаг байлаа гэж тий. Допамины маань хэмжээ өсөөд энэ цэгийг зохих юм бол бид нар окей, миний сэтгэл хөдлөл тайван байна шүү гэжтүүлээ мэдэрдэг гэж бодъё. Гэтэл бид нар ингээд өдөр болгоо ингээд TikTok үзээд байнгын ингэж хиймэл допамин авснараа бид нарыг зүгээр байлгадаг хэмжээ нь энэ чи хүрээдчихдэг гэж ойлгож байна. Тэгмэд бид нар байнгын тэрийг ингэж зогсноороо ухтаа болол бид нар энэ чи байнгут окей байдаг. Дээшгээ ингэж зохих юм бол аз жаргалтай болдог байтал энгийн зураас маань ингэж дээш өгснөөр бид нар энэ чи очиж зогчиж окей болдог. Эннээс дээш явж аз жаргалтай болдог болно гэсэн. Тэнгүүд энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бид нар өдөр тутамдаа хийдэг энгийн үйлдэл буюу энэ хийдэг байдаг үйлдэлээс энгийн байдал мэдэрч чадах байлдаг гэсэн. Жишээлбэл гутлаа авдаг, ном унших, өөрийн хоолой идэх гэдэг маань энэ чи байдаг үйлдэл. Гэтэл бид нар заавал тэрийг нэг хиймэл допаминтай холбожиж энэ чи хүргэж бид нар окей гэдэг. Би одоо яг тогтмол шүү. Миний сэтгэл мэдрэмж тогтмол шүү гэдэг мэдрэмжээ энэ допамины хэмжээгээ ийшээгээ хүргэж авдаг болдог гэсэн. Тэгэхээр бид нар энэ цэгийг доошоогоо буулгахын тулд допамины дахин тохиргоо гэдэг зүйлийг заавал хийх ёстой. Яаж хийх вэ гэхээр мэдээж допамины мацаг барина. Тийм учраас тэрний хаан талаар энэ тэмдэглэлээ хамгийн ихний өдөр хийгээсэй гэж хүсэж хинэсгээ гаргасан байгаа. Тэгээд таад мань харах юм бол жишээлбэл хамгийн их хэсэгт бид нар өглөөний дадалгийн өнгөтэй 12 сарын 21 байж болно шүү дээ. Анхаарал өнөд хэдэн хувь байна? Миний анхаарал хамгийн ихний өдрөм чинь 5 байлаа гэж бодъё. За тэгээ энийг хийсэн хэсгээ бид нар чеклж байна. Эсвэл хөдлөл хэр байна? Сайн дунд ядарсан. Хамгийн ихний өдрөм чинь за жоохон ядарсан гэж өглөөрт босоод бид нар яг допамин reset хийх гэдэг ингэ хийж байна. Хийх зүйл дээр болохоор би 2 зүйл оруулаад ирчихсэн байгаа. Жишээлбэл өөдснөө төвчд суух 10 минут буюу юу ч хийхгүй 10 минут гүлээд суух. Тэгтээ та бүхэн маань энэ одоо edit property гэдэг хэсэг рүү оронгуудаа энэ дээр бол хүссэн зүйлийг нэмж болно. Энэ нэмэх гэдэг тэмдэг дээр нь дарангуудаа гих мэдчлэнгээр хүссэн юмнуудаа ингээ оруулаад өчөж болно. Тэгэхээр заавал миний энэ оруулсан байгаа зүйлд баригдахгүйгээр өөрийнхөө ер нь аль хийж болно гэсэн. Тэгэнгүүт энэнийхээ оронд шууд 30 минут төвчж суух гэдгийг оруулаад өгч. Тэгээ ирч хүч маань мэдээж хамгийн их өдрөм чинь 5 байна гэж бодчихъя. Өнөөдрийн миний фокуслохоор допамины дахин тохиргоо юм аа. Заавал допамины дахин тохиргоо гэж бичихгүй байж болно шүү дээ. Миний фокус бол утасныхаа screen time-ыг нэг цагаар басгана гих мэдчлэнгээр хүснээрээ хийж болно гэсэн. Эхний өдрийнхөө даалгаврыг зөвхөн эхний өдөртөө хийж болно хэрвээ танд энэ хангалттай гэж санагдах юм бол миний хувьд яахыг зөвлөх вэ гэхээр эхний өдрийнхөө даалгаврыг хийгээд багаар нэмэгдүүлэх байдлаар дахиад 2 дахь өдөртөө эхний өдрийнхөө даалгаврыг хийгээд 2 дахь өдрийнхөө даалгаврыг нэмдэг ч юм уу. Гих мэдчлэн байдлаар их юм бол илүү үр дүнтэй байх болов уу гэсэн үгнээс энэ чи бол би database-ийг оруулж өгсөн байгаа. Түрүүний харуулсанчлан checklist ч гэсэндээ хийгээд явчихж болно шүү дээ. Яагаад энэ чи database-ийг маш олон дэвтэр оруулах боломжтой юм орон зай бүтээсэн бэ гэхээр ерөөсөө та бүх маань хэдэн ч өдөр нэг заавал 7 хоног гэхгүйгээр шинэ жил эхэлсэн ч гэсэндээ нэгэ хөтлөөд яваасай
гэсэн үднээс энэ database болгож та бүхэндээ оруулсан байгаа. Үргэлжлүүлээд мэдээж тухайн өдрөө дүгнэн ямарваа нэгэн зүйлийг дүгнэхгүй болол ерөөсөө ахиас дэвшил гардаггүй гэдгийг бол та бүхэн мэдж байгаа. Надад яг ямар мэдрэмж төрөөд байгаа вэ гэдгийг маш сайн ойлгохын тулд бол эргцүүлэл тэмдэглэл бол хийх ийм орон зай гаргаж өгсөн байгаа. Хурдан сайхан мэдрэмж өгдөг зүйл юу вэ гэх юм бол TikTok гэж бичиж болно шүү дээ. Эсвэл гадуур алхахтаа чихвч зөөх гэдэг ч юм уу те. Энэ зүйлүүд маань болохоор биднэрт маш хурдан сайхан мэдрэмж өгдөг зүйл. За тэгээд тэр нүнхээр хэрэгтэй гих мэдчлэнгээр өөрөө өөрийнхөө мэдрэмжтэй өөрөө өөрийнхөө бодолтой нүүр тулнаа гэсэн үг. Хоёр дахь өдөр бид нар юу хийх вэ гэхээр анхаарлаа буцааж авна. Бид нар допамин анхаарах хэрэгтэй байна гэж бодчихлоо шүү дээ. Тэгээд допаминаа бид нар ингэ докторжуулаад сурчих юм бол дараа нь бид нар юу хийх вэ гэхээр анхаарлаа буцааж авна. Attention span гэдэг зүйл айгүй богинохон болчиход байгаа шүү дээ. 1 цаг, 2 цаг юм старахгүйгээр төлөрч байгаа болчихсон. Гэтэл 4 цаг ингэ старж ямар нэгэн зүйл хийснээс 1 цаг нам суугаад төлөрч ажил хийх юм бол тэр маань хамгийн их үр бүтээлтэй хамгийн сайнаар маань бид нарыг ажилуулж чаддаг. Нэмийг төлөрч хийнэ гэдэг маань бид нар тухайн цаг үедээ оршиж чадчихна. Тухайн цаг үедээ амьдрч чадчихна гэсэн үг тийм. Альва зүйлийг хийхдээ ингэ зорилготой хийнэ гэдэг маань маш үзэсгэлэнтэй зүйл тийм учраас энэний сайхныг та бүхний мэдрээсэй гэсэндээ бол анхаарлаа буцааж авах гэдэг энэ төлөвлөгөөг оруулсан байгаа. Өнөөдрийн зорилго гэх юм бол нэг ажлыг тасралтгүй хийх, тэгээ анхаарал сарниулагч зүйлүүдийг багасгахаа гэж. Та хэд хэрвээ ташуу зураасаа дараа toggle list гэдгийг дарах юм бол ингээ хаач болдог, ингээ нээч болдог. Энэс айгүй хөөрхөн тохиргоо уртын бичгэд айгүй гойс нэгдэг. Жишээлбэл хичээлийнхаа тэмдэглэлийг бичгэд ч юм уу те. 7 сарын нэгэн англи хэлгийн гуйта энийг нэг юм авч юм уу те. Энийг ингээ хаачдаг. Тэгэх юм бол зөвхөн гарчгууд нь л харагдана гэсэн. Тэгээд ингээ гарчгаа нээгээд дотор нь юу байгааг ингээ харч болдог юм айгүй гой зэгцтэй яв. Түрүүний хэлсэнчлэн адилхан эхний хэсэг нь бид нар хийх зүйлүүдээ хийн. Анхаарал хэр байгаагаа бичин. Билсис гэж чеклист байдлаар хийн. За тэгээд сэтгэл хөдлөлөө бид нар мэдээж энэ дээр оруулж гэн сайн дунд энэ 7 хоногийн хийж явах хэвчэд бид нар сэтгэл хөдлөлөө сайжрах тусам бид нар сайн штэ тий. Гэтэ заавал сайжрах хэрэгтэй гэж өөрийгөө шахах хэрэггүй. Яг тухайн үеийн сэтгэл хөдлөлийг яг боддоор нь бичгийг ирмэлцээрэй гэж хүсэж байна. За тэгээд хийх зүйл манлаа тэр хэрэг би мэдээж бас 2 зүйл оруулаад ирчихсэн байгаа. 25 минут төвлөрч болно. Помодоро арга байдаг штэ 25 минут төвлөрөө 5 минут амардаг. За тэгээд 25 минут хийж болно, 30 минут хийж болно, 30 минутаа дахиад 40 минут болгож болно. Гэх мэтчлэнгээр энэ цаг хугацаагаа та бүхэн түрүүний харуулсанчлан те өөрийнхөө ингээд нэмжиж болдог. Одоо жишээлбэл хийх зүйлс гэдэг дээрээ дараад edit property гэдэг дээр нь дарах юм бол та бүхэн маань хүснээрээ хийх зүйлсээ өөрчилж болно гэсэн. Эрч хүчээ оруулж өгнө. Дээрээс нь өнөөдрийн фокус бол анхаарлаа буцааж авах юм. За тэгээ эргцүүлэл маань л тэгэхээр миний анхаарлыг юу хамгийн сарниулж өгнө гэдгийг чи бичиж өгнө. 3 дахь өдөр манлаа тэрхээрээ мэдрэлийн системэд харьцуулж өгнө. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бид нар байнгын айсан, байнгын түгшсэн, байнгын яарсан, байнгын юмнаас зүгтж байгаа юм шиг тийм хүнд мэдрэмжүүд байдаг. Тэгээд тэр мэдрэмжүүдтэйгээ нүүр тулах өдөр байгаа. Хамгийн ихний өдөр ийм хүнд зүйл хийх юм бол мэдээж аягүй хэцүү байх болов гэж удаад нэг 3 дахь өдөр л оруулж ирсэн байгаа. Бид нар допаминаа зэгцэлчээд анхаарлаа буцааж авчаад ямар ч тач ингээд сэтгэл санааныхаа байдлыг нэг төвшөнд аваачаад байнгын ингээд хиймэл юм аваад авахгүй те байнга дэшээ дэшээ болоод авахгүй нэг төвшөнд аваачингуудаа одоо яг өөртөөгөө ярилцъя гэдэг энэ өдөр байгаа. Өөрийнхөө дотор байгаа тэр итгэл үнэмшлүүдтэйгээ нүүр тулна гэсэн. Би энэ талаар бол дэлгэрэнгүй бүтэмжлэг хийсэн байгаа. Энэ бичлэг заавал үзээсэй гэж бас хүсэж байна. Энэ дээр болохоор юуны талаар ярьдаг вэ гэхээр яг л нөгөө итгэл үнэмшлүүдтэйгээ яаж нүүр тулах вэ? Яаж сэтгэл санаагаа докторжуулах вэ гэдэг зүйлийн талаар ярьдаг. Миний би үр бүтээлтэй байхгүй бол би үн цэнгүй хүн гэдэг тийм бодол байдаг байсан. Тэгээ тэрнтэйгээ ингэж нүүр тулж байгаа зүйлээ болол тэр бичлэгээрээ бас хуваалцсан байгаа. Тэгээ та бүхэн ч гэсэндээ өөрийнхөө тэр дод мэдрэмжтэйгээ нүүр тулаасай гэж бас хүсэж байна. Эхний зүйлүүд бол адилхан. Түрүүний database-үүдээс өөрчлөгдсөн зүйл маань л тэгэхээр хийх зүйлс байгаа. Хийх зүйлс л тэгэхээр миний хувьд амьсгалын засгал 5-10 минут хийх чимээгүй өглөө босоо заавал ингэж юм бодох гээд өөрийнхөө тэр бодлоо хайх гэдэг шаардлагагүй. Тэр бодлоо танаас олддог вэ гэхээр нам гүмээс олддог. Тийм ч учраас бид нар ер нь альваа зүйлээр тэр бодлоодыг дарах гэж татааруулаад байдаг баг. Тэр бодолтойгоо таарахын тулд бид нар нам гүм орчнорноо 5-10 минут эсвэл зүгээр амьсгалын засгал хийж болно. Тийм амьсгалын засгал гэдэг маань хамрынхаа үзүр дээр төлрөөд амьсгалаа аваад ингээд амьсгал хаагуурж байгаа гэж яадаг тийм засгалууд байдаг. Та бүхэн маань гэтээ YouTube-с амьсгал дээрээ төлөрдөг бясалгал гэх мэтчлэн хайх юм бол зөндөө засгалууд олдох ба. Тэгээ мэдээж эргцүүлэл асуултууд маань байгаа. Өнөөдөр миний би юу хэлж өгч чинь надад тайвшрах үед ямар мэдрэмж төрж ийн гэх мэтчлэн энэ асуултуудыг өөрөөсөө асууж тэмдэглэл хөтлөнө. 4 өдөр хэдүүлээ юу хийх вэ гэхээр сэтгэл хөдлөлөө зэгцлэн. Сэтгэл хөдлөлөө зэгцлэн гэдэг нь болохоор сэтгэл хөдлөлөө ажиглаж сурна. Түрүүн бол биднэрт яг юу биднэрт ийм сэтгэл хөдлөл мэдрүүлээд байгаа юм бэ гэдэг зүйлийн тэр үнцийг нь ажиглажсан бол одоо буцаага тэр үнсээс гарч иж байгаа тэр сэтгэл хөдлөлөөтэй ажиглана гэсэн. Би ямар үед ингэ бас татархаад байгаа юм бол би яагаад ингэ уурлаад байгаа юм бол би ямар үед аз жаргалтай байгаад байгаа юм бол өнөөдөр би яагаад инэв гэх мэтчлэн энэ бүх сэтгэл хөдлөлөө бичээд анзаарна. Ууртай байх юм бол битгий уурал гэдэг ингэ дарна гэсэн үг биш. Би яагаад уурлаад байгаа юм бол би яг энэ хүнээс юу хүсэж байгаа юм бол би эсрэг хүнээсээ ямар хариулт хүсэж байгаа юм бол гэдэг EQ буюу emotional intelligence гэдэг зүйлийг дээшлүүлэхэд бид нар туслана.
За 5 дахь өдөр болоод ирэхээр бид нэр дадлаа дахин босгох гэдэг өдөр байгаа. За эндээ холбоотой надад бас дахиад бүтэн бичлэг байгаа. Тэгэхээр та бүхэн хэрвээ дадал бий болохыг хүсээд үнэхээр сэтгэл зүй цаана юу болдог вэ гэдгийг мэдхийг хүсэх юм бол тэр бичлэгийг бас үзээрэй. Дадал гэдэг ямар ашиг бүгдтэй зүйл вэ гэдгийг Atomic Habit гэх мэтчлэн маш олон номноос бол сурсан байна. Бидний өдөртөө хийдэг үйлдэлүүдийн 70% дадал бүтээдэг байхад бид нэр дадалтаа бол заавал анхаарах хэрэгтэй байдаг. Муу зуршлуудаа устгах, сайн дадлуудыг бүтээх гэх мэтчлэн зүйлүүдээ энэ өдрөө бид нэр төлөвлөж өгнө. Өглөө босоод усаа уучаад ороо хураана гэх мэтчлэн бүх зүйлүүд ингэж уялдаа холбоотой байрлуулж өөрийн гэсэн системийг бүтээх нь бол ямар ч мотивацаас илүү ямар ч урмын үгээс илүү бид нарыг урт хугацаанд хүчилж чадчихдаг ийм зүйл байдаг. Тийм учраас дадлаа бүтээн гэдэг бол амжилтын үндэс, үр бүтээлтэй байдлын үндэс юм. Биднэрт үйлчлэг дадал гэж байгаа, үйлчлэггүй байгаа дадал гэж байгаа. Тийм учраас энэрийг бид нар байн хэрэгцүүлж тэ энийг нь хасъя, энийг нь нэмье гэдэг зүйлийг байн хийж явах хэрэгтэй. Тэрийгээ бид нар хийхийн тулд энэ хэрэгцүүлэх гэсэн юм байна. Бидний өдөр болгон хийдэг зүйл учраас энэ хүснэгтийг бол та бүхэн мань тэр удаан хэрэглэх болов уу гэж бодож байна. 6 дахь өдөр тэр бас надад нэг бичлэг байгаа гэдэг шиг. Мэри Кондагийн эмэгтэйчтэй амьдрах нууц билүү. За одоо бас нэрийг марчаагүй монголоор айгүй урт орчуулагдсан нэртэй байдаг ном байгаа. Тэр номыг бас би уншаад бүтэн бичлэг хийсэн байдаг. Чин тайранда өөрийн тань энергийг хумслахгүй, өөрийг тань аз жаргалтай болгодог тэм зүйлсээр хүрээлүүлэх тухай болол нийсэг дээр гардаг. Өглөө босонгууд маш олон одоо хувцсны сонголт байхад тэр олон хувцсандаас хүн өөрийг тань аз жаргалтай болгодог хувцсыг өмсөх гоё тий. Галерей руу гарах юм бол тэр түмэн скриншот янз бүрийн бичлэгнээс илүү тэгэхээр өөртөө үндсэндээ дурсамжтай тэр зургууд байх юм бол айгүй гоё штэ тий. Энергиэс чинь хумсалдаг тэм зүйлүүдийг бол хасаад зөвхөн өөртөө хэрэгтэй зүйлүүдийг авч үлдэх ийм өдөр байгаа. Ороосны хийх зүйл маань ширээгээ цэцлэх, өрөөгөө цэцлэх, фотос файлаа цэцлэх гэх мэт жижиг үйлдэлүүд байгаа. Өдөрт нэг жижиг үйлдэл хийгээд өдөр болгон энэ жижиг үйлдэлүүдийг хийх маягаар бол ахиулж явна. Цэцэлж байх зураг өрөөсөө асуух нь миний орчин миний сэтгэлд нийцж байна уу гэдгээ өрөөсөө байнга асуусан. Би ийм олон тогшилтой байгаад би энэ сэтгэл хангалуун байгаа илүү гэдгийг бол өрөөсөө асуусан. Цөөхөн юмтай байх тусмаа, нам гүн байх тусмаа биднэрт хамгийн хэрэгтэй, хамгийн их чухал зүйлүүд маань амьдралд толгойд орж ирэхтэй адилхан эргэн тойрондоо ч гэснээр цөөхөн зүйл байлгаснаар бид нар үнэтэй зүйлүүдээ тэр дундаас олж харж чаддаг. Надад хоосон санагдаж байна уу? Надад тайвширсан санагдаж байна уу гэх мэтчлэн тэр мэдрэмжүүдээ бас энэ чи бичиж өгнө. Тэгээ Мэри Кондагийн тэр номыг уншаад би яг гэрээсээ чиндаам дөрөв хувц гаргаж хайж ирсэн байхгүй. Тэр үед надад үнэхээр гой санагдаж байсан. Тэр мэдрэмжийг бол үнэхээр юутай ч зөвлөлшгүй тэрнээс хойш бол би өөртөө тийм эрэгтэй эрэггүй ер нь бол хувцас баг цуглуулахыг хичээдэг. Миний амьдралд бол хүчтэй нөлөө үзүүлсэн амнуудын нэг яалцчгүй эмэгтэйчтэй амьдралын нууц. Эмэгтэйчтэй амьдрах ичид за ямартайч Мэри Конда зохиолч маань тэр ном байгаа. 7 дахь өдрөө хэдүүлээ юу хийх вэ гэхээр мэдээж хуучин оноо дүгнэж шинэ оноо төлөвлөнө. Ялбай зүйлийг бид нэр заавал дүгнжиж үрдэн гардаг түрүү хэлсэнчлэн 2026 онд би юу алдсан, юу онсон гэдэг бүх зүйлээ энэ чинь гоё бичиж өгнө гэсэн. Тэгээд ирээдүйд би яг юу зорж байгаа вэ гэдгээ бас энэ бичиж өгнө. Ер нь зориг тавина гэдэг маань айгуу тийм том ажил штэ. Тэгээд бид нар зорилгыг ухаалаг тавих юм бол тэрийг яаж л хүрч болдог. Тийм учраас зориг тавина гэдэг тал дээр бол би тусдаа дахиад бичлэг оруулах болно. Тэгэхээр та бүхэн маань хүлээж аваарай. Техникийн зүйлүүд маань адилхан ардталт нь хийх зүйлс дээр нэмж өгсөн зүйл маань л тэрхээр 7 хоногийн тэмдэглэл бичих. Тэгээд эрх хичээлийнхаа чиглэлийг бичнэ. Эрх хичээл би IELTS-ийн тэдэн оноо авна. Би тэр хэлийг сурна. Би тэдэнд өөрөө хөрөнгөлүүлнэ гэх мэтчлэн бүх зүйлээ энэ чинь бичнэ. Асууж болох нь ярьлахаар би тип байдлаар бол оруулж өгсөн байгаа. Энэ 7 хоногийнхаа дүнэлтийг бичнэ. Энэ 7 хоног би ийм чиглэлүүдийг хийж хахад энэ зүйлүүдийг хийж хахад надад юу мэдрэгдсэн бэ гэдгээ бичнэ. 2026 онд би ямар хүн байхыг хүсэж байгаа вэ гэдгээ бичнэ. Намайг ингэж тодорхойлж байгаа тийм тодорхойлолт үүсгэнэ гэсэн. Би өглөө эрт босдог хүн. Би дасгал хийдэг хүн. Би англиар ярьдаг хүн. Би ном уншдаг хүн. Гэх мэтчлэн эрх хичээлийнхаа өөрийг тодорхойлж би эрх хичээлдээ ийм хүн байна гэдэг зүйлээ болол хамгийн сүүлд нь бичиж өгнө. За тэгээд энэ л тэрхээрээ нийт 7 хоногийн маань төлөвлөгөө байна. Энэ төлөвлөгөөг та бүхэн манд description-с татаж авах боломжтой. Тэгээд миний микрофон салаад уншихсан учраас бичлэгийн үргээ дуусгах бичлэгийг маань энэ хүртэл үзэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.